Тэгэхээр эмээр бас эрчмээр идэх арга байна шүү дээ. Долгион хэлбэлцэл давтамжийг ашиглаа. Бие орон буюу гэрлэн бие байдаг юм байна гэдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөл баталсан. Энэ байгалийн ангаах ухаан буюу зүй тогтлын ангаах ухаан, эрчим мэдээллийн ангаах ухаан, энерги ангаах ухаан, энэ бодлын сэтгэлийн ангаах ухаан, сансрын ангаах ухаан гэж хэлнэ үү тийм ээ? Энэ байгалийн мөн чанарын ангаах ухаан ганцхан дотоод сэтгэлийнхаа суургийг босгооч гэж. Хүн болгон агуу чадвартай цэвэрлэгээ маш өндөр түвшинд хийгдэж. Сэтгэлийн хурдыг ерөнхийдөө томьёолоод үзсэн гэрлийн хурдаас даруй 20 дахин хурдан байна гэж. Ухамсарын тань хурд ойролцоогоор 6 сая км/сек байна шүү дээ. Энэ тэнцвэржилт буюу ариусгах, цэвэрлэх, идэвхжүүлэх, эрүүлжүүлэх, зохиролдуулах, төгөлдржүүлэх, тэнцвэржүүлэх. За энэ 7 үйл нь бол үндсэн таны хийх ёстой үүрэгт ажил болно. Таны хийх ёстой үйлийг өөр хинч хийж чадахгүй шүү. Энэ дээд хариуцлагын бясалгал гэдэг нэг юм групп байгаа. Тэр 5 хүн ороод хинч оролцож болдог. Тэр харин хаач заахгүй мэдлэгийг Монгол ядгуур ухааныг тэндээс суралцж байна. За дээрэс нь хэрвээ шаардлагатай гэж үзвэл арьсны үе мөчний яс ургасан судлал сувгуудын бүгдэрл за ингээд чихний дүдэрэл буюу харааны сонсголын асуудал байвал тархины халгасан судасны судлал сувгуудын бүгдэрл за ингээд эрчим энергийн зангираанууд гацаад үгжээнүүд гарсан бол энийг бол тусгай аргаар засдаг. Засуулж бас болно. Өөрөөр хэлбэл засах хариуц гаргаад та өөрөө сурна гэсэн.